Төрийн албаныхан төсөөрн говьчуулаад байгаа учраас татвараа төлөх үнж аж ахуйн нэгжүүд өнөө цагт орчихсон. Өрөөлт хэдүүлж байхаар өөрөө хавдараад өршөөлт хамрагчий гэсэн бизнес эрхлэгчд олширч далд эдийн засгийг даврааж байгаа. Тэгвэл энэ хууль бус ажиллагааг улам дамжруулахгүй тул төр урамшууллын систем зохиож түүнийг хууль болгон баталсан. 2 жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн нөөтийн тухай хууль хэрэглэгчдэд худалдаа авалтын 2% буцаалахаар хуульчлагдсан ч нөгөө талаараа аж ахуйн нэгжүүдэд орлогыг ил болгож байгаа бас нэг тактик юм. За ямар ч тач иргэдэг азтан болгож эхэлсэн татварын систем иргэдэд их таалагдж байгаа. Энэ 7 хоногт буцаа олголт нь орчихсон дунджаар нэг иргэн 120 мянган болчихсон бүрч баяртай байгаа. Гэхдээ иргэдийн бүртгүүлсэн баримт бүрэн бүртгэгдэхгүй байгаа талаар иргэдийн дунд бухимд лайлэрт үүсчихсэн байсан. Аж ахуйн нэгжүүд орлогоо нуу хууль зөрчиж эхэлсэн бол үүнийг нь татварын байгууллагад шууд мэдээлэх ёстой гэж байна. Аж ахуйн нэгж иргэд худалдаа баримт бараа материал худалдаж аваад баримтаа оруулах гэхээр аж ахуйн нэгж илгээг өгдөг төлөвт байгаад байна гэдэг гомдол маш их ирж байгаа тийм ээ. За энэ маань бол яг юунаас үүдэж ингэж гарч байгаа гэхээр нэгдүгээрт тухайн иргэн маань өөрөө баримтаа оруулахдаа QR код буюу суглааны эхний 2 хэсгийг буруу оруулах. За хоёрдугаарт нь үнийн дүнгийг буруу оруулах. Энэ тохиолдолд бол буруу оруулаад илгээгдсэн тохиолдолд системээр бол аж ахуйн нэгж илгээгээгүй гэдэг төлөвт орно гэсэн. За хоёрдугаарт нь бол аж ахуйн нэгж тухайн бараа авсан аж ахуйн нэгж нь баримтаа өгснөөс хойш 72 цагийн дотор мэдээлэл илгээгээгүй байх юм бол ер нь бол тэр борлуулалтын мэдээллийг илгээгээгүй байх юм бол аж ахуйн нэгж илгээгээгүй төлөвт орно. Хэрвээ үнэхээр аж ахуйн нэгж илгээгдээгүй төлөвт 72 цагаас буюу 3 хоногоос хойш хэтрээд ингээд илгээгдээгүй төлөвт байгаад ах юм бол харьяа дөрвөн дотор хэлсэн юм уу? Манай 1862 88 гээд 88 3 дугаар холбогдохлоор зөв одоо гомдол санал хүлээж авдаг. Нөөтийн хуулиар банк санхүүгийн байгууллагууд хүртэл иргэдэд үзүүлсэн үйлчлэгээний шимтгэлтэй баримт хэвлэл өгөх ёстой. Гэхдээ энэхүү баримтанд буцаа олголт авах мөнгөн дүнгүй бөгөөд харин суглаанд оролцох эрхтэй QR кодтой байх ёстой юм гин. Гэтэл өнөөдөр нэг ч банк баримт олохгүй байгаа нь бас нэг хууль хэрэгжүүлэхгүй байгаа үйлдэл гэж тайлбарлаж байна. Тэгэхээр банк санхүүгийн байгууллагууд маань болохоор өөрийн одоо төлбөрийн хураамжгүйгээр тутам төлбөрийн хураамж авж байгаа. Дээрээс нь хүүгийн орлого авж байгаа. Бусад орлогууд дээр бол одоо үйлчлэгээ авж байгаа иргэн хүнд бол төлбөрийн баримтыг өгөх үүрэгтэй. Энийг авсан иргэн бол нэмэгдүүлэлтийн албан татварын 20% буцаа олголтод хамаарахгүй суглаанд оролцох хэрэгтэй баримт байх ёстой. Банк бол энэ системийг ашиглаж тэр хүнд төлбөрийн баримтыг олгоод манай нэгдсэн системд тэр үйлчлэгээ илгээгээд явах тийм үүрэг зохицуулт нь байгаа. За энийг хэрвээ биелүүлэхгүй байх юм бол зөрчлийн тухай хуулийн 6-гийн 5 дахиад дээрэс нь 12 дугаар зүйл заасан хариуцлагыг ногдуулахаар хуульд бол заагаад өгсөн. Татварын ерхий газраас банк болон санхүүгийн байгууллагуудад мэдээлэл хүргүүлж байгаа. Харин банкуудын зүгээс боломжгүй гэсэн албан тоотыг ирүүлсэн байгаа юм. Монгол Улсын хуулинд банк санхүүгийн байгууллагын энэхүү баримтыг нь хэвлэж өгөх үүрэгтэй учраас иргэдэд уудахгүй асуудлыг шийдэж өгөх баха. Хамгийн гол нь энэ баримтанд буцаа олголт гэж байхгүй. Зөвхөн суглаанд оролцох эрхтэйг анхаарах хэрэгтэй юм байна. Мөн иргэн нөөтийн баримтаа бүртгүүлэхдээ баримтынхаа өмнө байгаа үсгэн кодыг зөв оруулах, үнийн дүнг сайтар хянах шаардлагатай байна. Энэ бүх мэдээлэл нь үнэн зөв байсан ч баримт бүртгүүлэлтэнд алдаа заах юм бол хариу дүргийхээ татварын элцэд хандаж бүртгэлээ баталгаажуулах боломжтой гэж байна. Мэдээг амар өсгөлөө.